Сайн байцгаана уу? Доромтын багш уралдааны оролцогч 5 дугаар сургуулийн багш Чимбатын ууган цэцэг байна. Доромтын багш уралдааныхаа 3 дугаар шатанд зориулаад 4 том бүтээлч ажлыг бол санаачлан хийгээд 100% гүйцэтгэж дуусаад байна. Багш сургуулийнхаа гадна талын тогтчлолтод анхаарч хүүхдэд ээлжийн орчныг бий болгох үүднээс 2 ширхэг сандлыг тэгээд энэ зориултын дугуйн зогсоолыг бол хийж өгсөн байгаа. Сайн байцгаана уу? Би энэ сургуулийн сурагч байна. Өмнө жил манай багш сургууль маань дугуйны зогсоолгүй байдаг гэсэн. Бид дугуйгаа гэрлийн шонгоос аль эсвэл сургуулийн хашаанаасаа ууж архитдаг байсан. Саяхан дүүгээ 1-р ангид бүртгүүлэхээр ирэхэд ийм гоё дугуйны зогсоолтой болсон байна. Ийм гоё дугуйн зогсоол сандал хийж өгсөн багштай баярлалаа. За энэхүү ажилд маань бол одоо даан авч ажиллаж байгаа 2-ын ангийн эцэг эхчүүд маань хандив цуглуулж хамтран бол ийм сайхан бүтээлч ажлыг хийсэн байгаа. Дугуйн зогсоолыг багштайгаа эцэг эхт нийлээд багштайгаа жижигүүртэйгээ бид 5 нийлээд нэг өдөр бодцаа дугуйн зогсоолыг бодцаа. Тэгээ одоо энэ бүтээл сэтгэлээр одоо энэ сургууль орчинд одоо санал тэгээ дугуйн зогсоол хийж аваад бас их баярлалаа. Тэгээд эцэг эхийн дэвлэгт тусалцаа үзүүлсэнд эцэг бүх эцэгчтэй баярлсан талархснаа илэрхийлье. Уралдааны маань 3 дугаар шатанд зориулж хийсэн 2 дахь том бүтээлч ажил маань бол эко хөдөлмөр туслан ажилуулах байсан. Тэгээд энэ туслангаа 8 сард бол ажилуулж 5 дугаар сургууль болон одоо аймгийн хэмжээний сургуулийн сурагчид маань 70 гаруй сурагчид энэ тусланд маань бол амарсан байгаа. Хүүхэд багчуудыг багаас нь амьдрах арга ухаанд сургаж, мал аж ахуй болон хүнсний ногоон арчлах, байгаль их дэлхийг хайрлах, ардын өвөл өмжилт тоглоом наадгай тоглож, эрүүл зөв дадалд суралцах боломжийг бүрдүүллээ. Цуслангийн 8 ээлжинд нийт 71 хүүхэд, 12 эцэг эх, 18 багш хамрагдсан байна. Хөөрхөн донгоцсон, гоёмсог цэцгүүд, алаглан урагсан, орхийн Доржгтой оюун жаргал гэдэг одоо 5 дахь сургуулийн 7 ангид орно. Манай бага ангийн багшийг ууган цэцэг гэдэг. Тэгээд ууган агшихаа зохиож байгаа эко тусланд нь найзтайгаа ирээд гоё тэгээ хонсон. Тэгээд өглөө 5 цагт босоод өнөө саад аргал түгээд тэгээд одоо харин ногоогоо усалж байна. Тэгээд багшийнхаа энэ тэмцээнд орж байгаад нь баяр хүрээ тэгээд ялаарэ гэж хэлээ да. Сайхан бэ зугаахад ямар таатай вэ цуслан юутай сайхан бэ зугаахад ямар таатай вэ. Дараагийн маань бүтээч ажилд бол сайн дурын ажлууд буюу сайн үйлсийн аянуудыг бол өрнүүлсэн байгаа. За энэ сайн үйлсийн аянд маань бол багш нар маань мөн тусланд амарсан хүүхдүүд маань бол аргал төөж, үнээ сааж одоо 4-р багийн өндөр насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол тусалсан байгаа. Эко хөдөлмөр тусланд амарсан хүүхэд эцэг эх багш нар үнээ сааж, аргал түүж, тулганд гал, тогоонд цай, сайн үлсийн аянд нэгдэж 50 литр сүү, 50 шуудай аргалыг Хэрлэн сумын 4-р багийн засаг дарга Алтай хүүтэй хамтран өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 5 айл өрхөд дэмжлэг болгон өглөө. 2023 оны 6 сарын 26-27 оны өдрүүдэд Баян Түмэн Цуслан хүүхэд гэр бүл хөгжлийн газар Улаан Загалмайн хороотой хамтарсан зүүн бүсийн цуслан цугларалтанд амарч байгаа хүүхдүүдэд сайн үйлсийн аян, хог хаягдал, хүүхдийн өөрөө удирдах сайн дурын ажил түүний давуу тал, дэлхийн улс орнуудын туг талбайг хэн сайн мэдхүэ зэрэг яриа таниулга болон тоглоом наадгайг зааж хамтдаа тоглож 2 удаа сайн дурын ажлыг зохион байгууллаа. Уралдаанда 4 ажил санаачилсны маань сүүлийн ажил бол Дэгтийн спорт гэсэн төслийг бол бичиж хэрэгжүүлсэн байгаа. Өсвөр насны хүүхдүүд зориулсан тоглоомын талбай бол 5 дугаар огийн нутаг дэвсгэрт байдаггүй учраас хүүхдүүдтэй зориулж сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг тоглох, за мөн чирэгжүүлэлтийн тоглоомуудыг бол 100% байршуулсан ийм сайхан ажил болсон байгаа. Дэгтийн спорт төслийг бичиж Хэрлэн сумын 5 дугаар багт өсвөр насны хүүхдүүдэд зориулсан гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг болон чирэгжүүлэлтийн талбайг хийж гүйцэтгэлээ.
Төсөлд 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сүхиндэр компани 646 мянган төгрөгийн хайрга дайрга, White Group компани махны үйлдвэр 500 мянган төгрөг, Дорнод Мах Маркет компани 500 мянган төгрөгөөр санхүүжүүлж бусад зардлыг хуваасаа гарган эхний үе шатанд дуусгалаа. Төслийн хүрээнд спорт талбайг 3 үе шаттай төгсгүүлэхээр төлөвлөд байна. За би ингээд багшийнхаа эко хөдөлмөр туслан гээд энэ тусланд ангийнхаа найзуутай ирж амарсан. Тэгэхдээ тэр явцдаа энэ дугуйнуудыг болж энэ тоглоом талбайг ер нь барихтан тусалсан. Энэ төрнийг, мөрнийг одоо энэ саксны талбай, сетиг, энэ волейболын сетиг мэтгийг ер нь хийхэд нэг тусалсан. Ингээд миний одоо энэ хийсэн тоглоом талбайд одоо ингээд хүүхдүүд тоглож байхад миний сэтгэл их өндөрөн. Тэгээд дараа жил ангийнхаа хүүхдүүдтэй ирж энэ эко тусланд бүр олоолаа ирж амарнаа. Хүүхэд багчууд болон томчуудыг эрг сайн үйлдвэр алан дуудаж, байгаль их дэлхийгээ хайрлах, хамгаалах, зөв дадал хөвшилд сурган, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бий болгож, өсвөр үеийнхнийг эрүүл бие барилттай иргэн болон төлөвшөхөд дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Зуны 3 сарын турш хийсэн бүтээлч ажлууд маань хүүхэд багчуудад инээд баяслыг, аз жаргалыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийн төлөө чин сэтгэл гаргаж тусалсан 5 дугаар сургуулийн хамт олондоо эцэг эхчүүдтэй, мөн гэр бүлтэй бүгдэнд нь баярлаж талархснаа илэрхийлье. Тэмцээнд оролцож байгаа багш нартаа амжилт хүсье. Сайн үс дэлгэрэх болтугай. Дорнодын багш 2023 болзол турал дайнд оролцогч 5 дугаар сургуулийн бага боловсролын багш Өвгөн Цэцэг.